Зүгээр л уучлаарай, баярлалаа гэдэг хоёр энгийн үгээр бид хүний амьдралын мөчийг ямар гайхамшигтайгаар өөрчилж болдог вүлээ. Тэр яг л ийм энгийн дадал хэвшийг амьдралдаа нэвтрүүлэхийн төлөө соёлоор гоён төсөл зордог. Бүтээгдэхүүндээ шингээж буй шинэ технологи, инновац болон доктортой хөгжлийн үзүүлэлтүүдээрээ зөвхөн Монголдо төдийгүй олон улсын зах зээл дээр байршин ажиллахыг бид тэмүүлдэг. Би шингэн үндэсний зах зээлд манлайлагч Апу компанид ажиллаж байгаа 2 дахь үеийн төлөөлөл. 2008 оноос хойш Апу компани чанарын албаны даргаар ажиллаж байна. Миний ээж 1970-80 онуудад арх пивний үйлдвэрийн чанар хариуцсан орлогч даргаар 20 гаруй жил ажилласан. Апу компани тэр дундаа Апугийн бүтээгдэхүүний чанарыг хариуцах эрхэм хүндтэй үүргийг 2 үеийн турш 40 гаруй жилийн турш хариуцсан ажиллаж байгаа нь миний амьдралын хамгийн том бахархал билээ. Би Апу компанид 20 дахь жилдээ ажиллаж байна. 5 хүүхэдтэй өнөр өртгөн гэр бүлдээ их цаг зав зарцуулах шаардлага гардаг. Тэр шаардлагатай үед маань Апу компани маань дэмжлэг тусалцаа үзүүлж чаддаг. Миний хувьд ажил амьдралын тэнцвэртэй байдлыг зөв хадгалж явахыг эрхэмлдэг. Над шиг спортод сонирхолтой, дуртай ажилтнуудаа дэмжиж Апу компани маань сонирхлын клубүүдийг байгуулж, идэвхжүүлэхэд нь талархаж явдаг. Анх түгээгч худалдагчаас эхэлж байсан миний ажлын карьер өнөөдөр борлуулалтын ахлах менежерийн төвшөнд хүрсэн байна. Энэ ажлын түүх маань миний хувьд маш үнцэнтэй. Миний бодлоор хүн үндсэн ажлаа хариуцлагатай сайн гүйцэтгэх нь хэдий сайн ч гэлээ байнгын түүнийхээ хажуугаар сурч, боловсрч, өөрийгөө хөгжүүлж, шинжилж байх нь маш чухлаа гэж би боддог. Ажил амьдралдаа өсөж дэвших боломжийг харамгүй зориулдаг Апу компанид ажилладахдаа бид туйлын сэтгэл хангалуун байдаг. Бид зах зээл танилцуулж байгаа бүх шинэ бүтээгдэхүүндээ дэлхийд тэргүүлэх шинэ техник технологиг судлаж хөгжүүлэн ажиллахыг хичээдэг. Үүнийхээ хажуугаар байгаль дээлтэй инновацийг нэвтрүүлэн үйлдвэрлэлийн процессд ашигладаг байгаа. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил маань нэг бус хэсэг бүлэг хамт олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг. Хүн бүрийн сэтгэл шингэж бүтдэг болохоор бид нар бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилд маш хайртай байдаг. Гарсан бүтээгдэхүүн болгоно зах зээл дээр хүн хэрэглэж байгааг нь харахад бол маш бахархалтай байдаг. За Апу компани маань жил ирэх тусам нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хөдөлмөр аюулгүй байдлыг чухалчилсан, хүн төвтэй менежменттэй компани болж байгаа нь хүн өөрөө хүсч, өөрийгөө сорж, өөрөө хичээж хатгал юм бол өөрт одоо биднэрт маш их боломжийг олгож байгаа. Өнөөдөр энд сууж байгаа би анх Апу компанид орсон биегээс хувь хүний хөгжлийн хувьд маш их өөрчлөгдсөн. Карьер хөгжлийн хувьд ч гэсэн өсөж дэвцсэн. Компанитайгаа хамтдаа хөгжиж, хамтдаа илүү том хүсэл мөрөөдөлтэй, зорилготой болж эдийн засагт тогтвортой ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Намайг Сэлэнгэ гэдэг Апу компанид орон нутгийн борлуулалтын албанд салбар хариуцсан менежер ажилладаг. Намайг Мөнх Цэцэг гэдэг би спирт долгон хөгжлийн компани 110 дахь салбарт чанар шалгагч хийдэг. Намайг Гантогоо гэдэг би Апу Dairy компанид борлуулалтын ахлах менежерээр ажилладаг. Намайг Номи Эрдэнэ гэдэг Апу компани Оросын албаны улсын зах зээлийг хариуцсан экспортын ажилтан байна. Намайг Баянтул гэдэг Апу компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг. Энэ жил 10 дахь жилдээ ажиллаж байна. За би Апу компани байгууллагын харилцааны менежер Од гэрлээ.